Хей, чигш. За бүгдээрээ мэдсэн үү? Дараагийн бичлэгээр уулзаж байгаад баяртай байна. Хүс нэлээд сонирхсан байсан яг хотел фавгийн авс бэлдүн юу хийдэг вэ те? Сайн муу талж гэх юм уу. Тэгээ би өнөөдөр яг авс бэлдүнгийнхаа 3 жилийн хугацаанд юу хийсэн бэ? Тэгээд жоохон яаж болж өнгөрсөн талаар ярих гэж байна. Өмнөх Германд ирсэн тухайгаа ярьжсэн бичлэгэн дээрээ би ингээ ажиллаа сольж исэн тухайгаа ярьжсэн. Эхний ажлын газартаа би 9 сарын хугацаатай юу ажилласан баха. Тэгээд ер нь 9 сарын хугацаанд бол ер нь тогтмол яг сервис дээр ажилласан. Зөөгч хийх ч юм уу те. Тэгээд яг тэр ресторан гинэ тэр буудал маань болохоор ер нь нэг жоохон resort дуу талдаа ер нь яг зөвхөн амралт хийх гэж очдог хүмүүс ер нь бас ихэнхдээ зуны улиралд бол ялангуяа байнгын хорин болно. Бараг 200-аад хүмүүнтэй хоримд ажиллаж үзчихсэн байх жишээний. Тэгээд ресторан нь болохоор нөгөө Michelin Star гээд байдаг шүү дээ тий. Одоо нөгөө тооч нарын тэгэж зөв галтайгоо нь яг тийм Michelin Starтай байсан. Тийм ахлах тооч нь Michelin Star авчихсан юм шиг байна. За тэгээд тэрэнд ингээд нэг гүми орой хоол моол гэж болдог. Монголоор яг юу гэж хэлэхээ тайлбарлахаа би мэдэхгүй байна. Тэгээ гүми ресторан нь болохоор нэг жоохон дээд зэрэглэлийнхэр хуу гэх юм уу ингээд тэн дээр ингээл жоохон ингээл хоол молоо зөвхөн дандаа юм цагаан бэлэтэй зөөж мөдөг ч юм уу те. Тэгээ ингээ хоолоо тайлбарлаж өгвөл тэнд яг юу байгааг яаж хийгдсэн нэгцнийг ингээл тайлбарлаж өгч байгаа чинь тэгэж жоохон сурсан. Тэгтээ тэр надад жоохон хэцүү даалгараас яад гэвэл би дөнгөж эхний жил авс бэлэнгүй эхэлж байгаа шүү дээ. Тэгээд ингээ хэл маань арай сайн биш. Тэгээд тэгэхэд ингээл ер нь нэг жоохон хэцүү даалгавар байсан. Тэгтээ тэрэндээ айгуу дуртай байсан гүми ресторанд ажиллахад. Тэгээд эхний газараа 9 сар ажиллачаад буудлаа сольсон, ажлын газараа сольсон. Тэгээд тэмний сольсон газар маань болохоор яг за гэр бүлийн буудал гэх юм уу? Гэр бүлийн юм юу. Тэгээд тэндээ манайх буудалтай ингээ хоолны ресторантайгаа тэгээд тийм бир гарден гэдэг газартай ингээ байдаг. Одоо шинэ буудал дээр ирчээд би бас үргэлжлүүлээд ерөн сервис дээр ажилласан. Тэгтээ сервисээ эхлэхдээ яг эхний 6 сар яг би дан уух юмны текэн дээр ажилласан. Тэн дээр яг ингээд илүү яг нарийн сурч эхэлж байгаа байхгүй юу? 6 сар уух юмаа сурсан. Тэгээ 6 сарын дараанаас яг сервис дээр ажиллаж эхэлсэн. Тэгэхэд яг одоо хоолнуудаа зөөр штэ. Тэр нь бол яг юм одоо Германы үндэсний хоолнууд гэх юм уу. Тэгэхээр яг юм хоолнуудаа яг илүү сурч эхэлж байгаа байхгүй яг ингээд би бүр юу ч барыг мэдлэггүй байгаа штэ. Тэгээ ингээл Германд ирээ бүх юм бараг шин сан байгаа хгүй ногоонуудын төрлөлнүүдээс эхлүүлээл тий. Тэгтээ тэгэл ихний хэлж ингээд юу яаж хүнд ямар хоол юугаа ч гэдэггүй ингээл өргөж өгдөг байсан ч юм уу тий. Тэгэл тэр хүний асуух тухайд нэг юм мэдэхгүй ч юм. Ер нь бол нэлээд удаан сервис 9 жил шахуу байнгын ер нь сервис хийж агаад тэндээ ингээл юм хоол моол сурсан. 3 дахь жилийн эхлэхдээ би яг ресепшн дээр ажиллаж эхэлсэн юм байна. Ресепшн дээр суугаад тэгтээ ингээд тэндээ одоо юу сурах вэ гэхээр за чек аут хийн те хүнтэй уцаар ирнэ хүний захиалга өрөөний захиалга авна. Өглөөний цайн дээр давхар туслана. Маргааш өдрийнхөө өглөөний цайныхаа юмнуудыг бэлдэх ч юм уу. Ресепшн дээр ер нь бол тиймэрхүү өнгөрсөн. За ресепшн дээр яг бодоход би нэг жоохон мэйл зээл бичих, мэйлэнд хариу өгөх, баталгаажуул одоо мэйлээр явуулах ч юм уу. Тиймэрхүү юмнуудаа бас ер нь бол сайн сураагүй байгаа одоо хүртэл. Тэгээ яг үндсэн ресепшн дээр ажилласан хугацаагаа бодохоор яг таг суусан хугацаа бол нэлийн бага. Бас хэдэн сар 2-3 сар ч юм уу. Тэгээ одоо бас зочид буудлын нэг талчаа одоо бас өөрөө цэвэрлэх байгаа шүү дээ housekeeping. Тэгэхэд би одоо ингээ 3 жилийн дараа харахад housekeeping яг хийсэн хугацаа маань одоо 2-7 хоног бол хүрэхгүй байна. Тэгээ бас нэлийн бага. Тэгээ ингээд ер нь жоох ингээ одоо ингээ эргээд харахад ажлын газрууд яг хаана хүн илүү хэрэгтэй байна. Тэгээ тэндээ ер нь төлхөө ажиллаулаад байдаг. Тэгээд яг бид нар ч гэсэн өөрсдөө ингэж хэлэх хэрэгтэй те. Би одоо энэ тал руугаа илүү сурмаар байна те. Ингэмээр ингэж хэлэх хэрэгтэй юм шиг байна. Тэгээ одоо ингээ харахад 3 жилийн маань за бараг 3-ны 2-ыг би сервис хийсэн байгаа байхгүй юу. Тэгээд одоо төгсөх шалгалт өгөхөөр
За мэдээж одоо сервисний уух юм уу те хоолнуудын хэсэг мэдээж орж ирнэ. Хоолноос миний энэ чинь юу вэ хотел фафха үе авс бэлдэг штэ те. Тэнгүүд яг гол төгсөх практикийн шалгалт маань буудлынхаа чиглэлээр орж ирж байгаа байхгүй юу? Ингээл ресепшн дээр чек ин чек аут хийх үү? Хүний одоо гомдол санаалтай яаж хариулах уу, ямар үйлдэл гаргах уу, тий өөрөөгөө ингэж сэвлэх, өрөөнд яг ямар байх ёстой мостой гэдэг дээр одоо төгсөх шалгалтын дээр тийм хэсгүүд орж ирнэ гэж байгаа хгүй. Тэгэхээр ингээд бодохоор яа тэгэл 3-2-оо бүтэн сервис эзэн буудал дээр хамаагүй баг дадлага хийсэн байгаа хгүй. Тэгээ яг хөө тэгээд онлынхоо хичээлээр бас нэлийн үдсийн болохоор бас арай гайгүй байх гэж бодож байна. Тэгээ хэрвээ хүсвэл бас би яг ингээд одоо яг бүр дуусчаад асуулт ингээд дуусчаад яг ямар шалгалтууд ингээд орж ирж исэн төрлийн ямар дараалттай шалгалтууд ингэж явдаг тухай бас мэдээлэл хүргэх талаар жоохон ярьж бас өгч болно. Одоо энэ хотел фафхаын маань бас нэг давуу тал гэвэл бид нэг буудлынхаа чиглэлээр ч ажиллаж болчихно. Тэнгүүд давхар сервис одоо ресторан чиглэлээр ч гэсэн ажиллаж болж байгаа байхгүй юу? Зүйл гэвэл ер нь нэлээд ачаалалтай амар ачаалалтай үедээ амар их байна. Яг мэдээж хүн багтаа үедээ хүн баг байна. Тэгээ ялангуяа өвлийн үйлрэл за амралтын үеэр бол одоо Германы олон нийтийн амралтын үеэр бол нэлийн ачаалалтай байдаг. Эхний ажлын газар маань 20 их болдог гэсэн шүү дээ. Тэгэхэд ингээл 20-ийн ачаал их бүтэн 12-3 цаг ч ажиллах үе байдаг байсан. Тэн дээр бас нэг муухай санагддаг юм байна. Ингээд ажлын цагаа бид нэр бүртгэхдээ ингээд гараараа бичдэг гэсэхгүй одоо тэгэхээр ингээд дараа нь би өөрөө бас дөнгөж хэлчихсэн болохоор тэр талаар жоохон туршлагагүй өөр ажлын цагийг би өөрөө давхар бас ингээд бүртгээд бичээд яваад байгаагүй байгаа байхгүй юу. Тэгэнгүүт одоо сургуультай үе байгаа шүү дээ. 5 хоног хичээлдээ явхад тэр чинь ажлын 5 хоногоо тооцчихно. Тэгэнгүүт 2 хоног бид нэр заавал амрах хэрэгтэй. Тэгэхэд манай ажлаас ингээд шууд 5 дахсан бүтээсэн ингээд намайг ажиллана гэд ингээд тавьчихдаг гэсэн юм. Яг хүн мэдээж хүн хэрэгтэй байгаа тий. Тэгэхэд дараа нь ингээд би ажлаас гарах чахад надад ямар ч илүү цаг байхгүй гэд. Тэгэхэд би яаж баг сургуультай 7 хоног чи хэдэн 7 хоног байгаа лээ. Тэгээд тэр болгонд за нэг ажиллахад одоо 8 цаг маг байлаа гэхэд ингээд баг ажилласан байлаа гэд одоо миний илүү цагтаа баг ингээд тэнсэн гэж байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр би тэр үед яг бодсон ёо ингээд өөрөөсөн давхар цагаа тооцож явахгүй яав да. Тэгээ ингээд яг дараа нь юм уу солиход ингээд ажлын цагийн юм асуудал ер нь их гардыг байна гэж бодсон. Тэгээ одоогийн энэ ажил маань болохоор бидний чипээр ингээд цагаа бүртгэдэг. Тэгэхээр амар өөртөө яг сарынхаа дараа шинэ сар эхлэхэд өнгөрсөн сарынхаа цагийг ингээд хараараа явчихна. Тэгээ миний бодож байснаас баг ч юм уу их байвал ингээд хэлтаа хэлээд ингээд цагийнхаа бүртгэлийг ингээд харж болдог. Тэр болохоор бас нэг гайгүй давуу тал байсан. За тэгээ дараагийн хүнтэй харьцаж олон хүнтэй мэдээж харьцсан төрөл бүрийн хүнтэй харьцсан. Тэгээ тэр болгон ч бүгд гой сайхан ааштай ийм харьцааны соёлтой хүмүүс бас байхгүй. Ялангуяа биднэртэй Аз хүмүүс тохиолдог хамгийн юу гэл шууд урдаас хиттаар мэдлдэг ч юм уу те. Тэгэнгүүт эсвэл шууд хиттаас ирсэн үү гэж асуудаг ч юм уу. Тэр бол нэлийн бүдүүлэг. Тэр за гэхдээ тэгж хүн бодож болно те хятад хүн болов. Үнэхээр тэг сонирхч ивэл илгээр асууж болно шүү дээ те. Ханаас ирсэн бэ? Зүгээр ханаас ирсэн бэ? Шууд хятадаас ирсэн үү гэж асуухгүйгээр тэр бүр ингээ үнэхээр баян тохиолдог заяа бүр ингээл. Гэхдээ яг зарим гоё илгээр асуудаг хүмүүс ч гэсэн байгаа л та. Гэхдээ тийм юм бол байдаг. За тэгэл янз бүрийн хүмүүстэй харьцсан. Мэдээж ачаалал их байхад хүн болгонтой гоё харьцсан те. Хүн болгонтой илдэг харьцсан. Тийм байх хэрэгтэй. Хүнтэй харьцах дуртай байх хэрэгтэй. Энэ авс бэлэнгийг эхлэж байгаа бол үдчих ачаал даах хэрэгтэй. Ачаал сайн даахдаг байх хэрэгтэй те. Хүн ихтэй юм чинь ачаал их байгаа юм чинь мэдээж стресс их байна. Стресс даах чадвартай гэх юм уу? Одоо юу гэж хэлэх юм. Тэгэл юм хөдөлгөөнд хөнгө шингэн ер нь нэг тийм байвал болно. Яг ингээд би ингээд хотел фах гэхээр ингээд дан зүгээр баг ингээд хотелд ажиллах юм байна гэж боддог сахгүй. Тэгэхэд ер нь бол дийлэнх нь сервис. За тэгтээ би бол хичээл дээр яг уу тэгтээ ингээд галтгооны хичээл үздэг гэсэн тэр хоол моол ч юм уу те ингээл салаад зууш мууш хийдэг.
Миний авс бэлдэн гэхсэн жил одоо миний явж байгаа энэ сургалтын авс бэлдэнгийн систем нь хамгийн сүүлийнхэн жил байсан юм байна. Одоо галтгаа муу хийдэг ч юм уу. Миний дараагийн жилээс эхэлсэн хүүхдүүд оцоо бинер болохоор ингээд галтгооны нэг хэсэг хасагдсан. Ер нь сервис мэрвис байхгүй гэж ер нь ярьсан. Орохгүй гэж. Тэгээд энэ жил одоо шалгалт өгч яхад яг өмнөх жилүүдэд сервисийн шалгалт авдаг л юм шиг лээ. Тэгээд сервис өгдөг байвал одоо надаас амраа авахгүй ингээд бас нэг давуу тал нь штэ 2 жил ингээд сервис хийсэн. Тэгэд одоо ингээд шалгалт өгч яхад сервисийн хэсэг ерөөсөй байхгүй. Энэ буудал тэгээл өрөөний хэсэг байгаа байхгүй. Тэгэхээр тэр бас одоо яг жоохон миний юу болж байна сул тал гэх юм уу. Давуу тал хүнтэй харьцах олон хүнтэй харьцахаас гоё штэ хэлээ давхар суурна. Тийм. Миний анзаарснаар яг би өөрөө жоохон нэг юм нөгөө нэг жоохноос ингээл хүний уртаас юм хэлж болохгүй гэдэг ч юм уу тий нэг тийм хөссөн байдаг болохоор ингээд захирал махиралтай ингээд болохгүй байгаа юм уу маа ингээд шууд хэлж чаддгүй ингээд тийм хэлж болохгүй юм шиг тий ингээл эмэл ах хэвээр юм шиг ингээл ажиллах хэвээр юм шиг тэгэл тэнгүүд одоо ингээд миний ингээд жоохон бодож сурсан юм анзаарсан өөрөө өөрчлөгдөх ёстой гэж харсан юм нь гэвэл надад ингээд болохгүй байгаа тий санал хүсэлт ч юм уу одоо ингээд өөрийнхөө юмыг ингээд чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй юм байна. Тэгэхгүй ингээд би ингээд хэцүү даахгүй ажил ингээд байгаад тахад гүрээгээл захиралтай ажилгүй ижлэхгүй ингээд байгаад тахаар нэг талаараа бас хэцүү тийм болохоор ингээд өөрийгөө тэр хүн чинь ч чамайг ингээд яаж ингэж ингээд байнг асуухгүй шүү дээ. Тэгэхээр ингээд өөрийгөө илэрхийлэл энэ дээр ингээд болохгүй нэггүй гэдэг ч юм. Ажлын уур амьсгалаач гэсэн шууд хэлэх хэрэгтэй хүн чамтай муухай харьцаж гинөө ингээд шууд ажлын харилцаа бол өөртөө ингээд чиний ямар хүнээс ч шалтгаалаад хувь хүнээс ч ингээд муухай тийм харьцааны үйлдэл гаргаад байвал тэр мэрийгээ гэсэн шууд хэлж явах хэрэгтэй юм байлээ. Энэ нь бол өөрөө чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй. Манай цаглал болохоор ингээд шууд ингээд чи гэж харьцаж болно гэдэг байхгүй юу? Тэр нь бас нэг гоё давуу тал санагдсан. Ингээд би өөрийгөө ярьж нээж ингээд зүгээр чөлөөтэй харьцаад ингээд арай дотн болгох юм уу гэж бодсон. За ер нь 3 жилийн хугацаанд иймэрхүү юм хийжтэй. Ер нь авс бэлтэнг иймэрхүү явна дөө. Яг би өөрийнхөө туршлагаас хэлж гин өөр миний ажиллаж үзсэн л 2 бодол байгаа шүү дээ. Тэгээд энэ хоёрынхоос л хэлж гин. Тийм болохоор одоо бусад юунууд яаж явдгийг бол бас мэдэхгүй байна. Тийм гэхдээ өөртөө ч гэсэн яг ямар бодолд ажилламаар байгаагаа тий тэр нь яг том юм уу жижиг юм өөрөө том бодол ажилламаар байгаа мó жижиг бодолд ажилламаар байна уу тэр мөрөө өөрөө сонирхоод тэгээд ингээд ажлынхаа газрын сонгуул тэр нь арай бас төхөн байх баг. За тэгээ миний ярьсан бичлэг жоохон тусалсан байх гэж найдаж байна. Жоохон мэдээлэл өгсөн бодлоо гэж найдаж байна. Тэгээд сая ингээ миний дурдаагүй асуудал хэрвээ байвал надаас ингээд асууж болно шүү. Ер нь бол нэг хийх бас дутуу юм үлээгээ болов гэж байна. Цалингийн хувьд бас янз байдаг баха. Одоо энэ хаана Германы хаана гэдгээс шалтгаалаад тэгтээ ерөнхийдөө бол миний эхний ажилласан газар маань одоо татвар хасагдаагүй цалин нь 620-аас 900 гар дээр ирдэг нэг 510 хэдчил 500-аас бодгойсэн маань тэр хавцаа. Тэгээд тэр нь болохоор яг би байрны мөнгө төгрөг төлөхгүй, илүү мөнгө төгрөг зарлага гаргахгүй тэр мөнгөө дан авдаг гэсэн болохоор тэгээд тухайн газар нь зүгээр л ер нь нэг жижигхэн газар байсан болохоор нэг амар шийдэж явж мөнгө өргөх шаардлагагүй байдаг гэсэн болохоор тэр хэмжээнд бас болж исэн. За тэгээ одоо ингээд шинэ хоёр дахь ажил дээрээ ингээд ирсэн чинь цалин нэмэгдсэн. Тэгэхдээ би байрны мөнгө төгрөг одоо бусад юм аа би өөрөө төлөх шаардлагатай болж байгаа байхгүй. Цалин нэг за 1000. Одоо миний цалин хоёр дахь жил нь 1050-аас эхэлсэн. Тэнгүүд гар дээр ирдэг нэг 800 хэд тий. Тэгэнгүүт би чинь тэрнээсээ байрны мөнгө баг талаас илүү хүн би байрандаа өгчөж байгаа. Өөрийн бас хэрэглээний мөнгө хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд би давхар миний жоб хийх, давхар цагийн ажил хийх шаардлага гарсан. Тэгэл ажиллаад ер нь тэгэл болдгийм дөө. Ер нь бол нэг эхэлсэн баха. Тэгээд одоо ингээд эргээд харахад дуусгаж штэ. Саяхан л би ингээд авс бэлтэнг хайгаал явжсэн. Тэгээд эхэлсэн. Одоо ингээд дуусгах чинь тийм байна. Тэгээд шалгалтандаа тэнцээд цаашаа гоё ажил болоод яваасай гэж хүсэж байна. Тэгээд өөр асуух зүйл байвал асуугаарай. Чөлөөтэй асууж болно шүү. Би ингээд бүр ингээд мэддэг юмнуудаа гоё хэлж өгнө. Нар ч гэсэн ингээд авс бэлтэнг одоо энэ авс бэлтэнг сонирхож ивэл хийгээд үзээрэй. Тэ? Хийгээд үзээд дараа нь ингээд үнэхээр таалагдахгүй бол сольж болно шүү дээ. Энд чинь дөнгөж эхэлчихэд ингээд шууд заавал 3 жилээ дуусгах гадах шаардлага байхгүй. Тэгээд 3 жил хурдан өнгөрдөг шүү. Бүр ингээд
зүгээр та нар одоо ёо гэж бодож ивэл зүгээр ингэ шууд үнэхээр хурд өнгөрсөн. Тэгээ бүгдэнд амжилт хүсье. Баяртай.